Энэ жил манай аймагт үйл ажиллагаа явуулдаг хангаан бүсийн удалдааны төвийн түүхт 30 жилийн ой тохиож байна. Тэгш ой мөн Эрдэнэ хотынхон 50 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болж байгаа юм. Байгууллагын удирдлагуудын зүгээс 30 жилийн ойд зориулан тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Бөгөөд нийт бизнес эрхлэгч, ажилтан албан хаагчдын дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, шилдэг тоглогч байгаа тодруулж байна. Хангаан бүс 30 жилийн хүрээнд манайхан ингээд спортын арга хэмжээ явагдаад тэгээд ТС тэмцээн болсон. Манай хангаан бүс удалдааны төвөөс төрүүлсэн. Тэгээ одоо тэгэл саксны волейболын тэмцээнд бас амжилттай оролцох гэж үзээлээ. Дараа нь саксны тэмцээн болно. Айгуу гоё бай. Сэтгэл өндөр бай. Нэг дөрвөлний маань баг ямар нэртэй баг байна вэ? Жавхаа. За, жохоогоос одоо эрэгтэй эмэгтэй яаж одоо гарч одоо баг гарч Одоо нэг чи одоо залуучууд нэг баг, за настай хүмүүс нэг баг гэдэг ингээд эмэгтэй хоёр баг гарсан. Эрэгтэй нь болохоор бас нэг баг гарсан. Дандаа залуучууд байгаа. тоглолт тэр үргэлжлэж байна. Үзэж чинь айгуу гоё болж байна. Энэ ажил болохоор айгуу онцлог болоод байгаа байхгүй юу? 30 жилийнхаа ойгоор ийм уралдаан тэмцээн зохион байгуулад хүмүүс ч гэсэн сэтгэл өндөр байгаа. Хамт олонныхон дунд зохион байгуулж байгаа спортын тэмцээн нь зөвхөн гар бөмбөгийн тэмцээн биш бөгөөд теннис наавар гамбун тодруулсан байгаа юм байна. Харин эх 4 сард сагсан бөмбөгийн тэмцээн болох юм байна.